За өдрийн мэнд хүргэе. За Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан бизнесийн эрхчлөөний тухай хууль орж ирж байна. За зарчмын хувьд бол хуулийг дэмжиж байгаа, боомлж байгаа хүчин зүйлүүдэд бид нэр чөлөөлөх ёстой. За надад маш тодорхой хэдэн асуултууд байна. За нэгдүгээрт хуулийн 4.2 дээр бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээлэл гаргах түгээхийг хоригдно гэж байна. Үндэслэлгүй мэдээлэл гаргах түгээхийг хоригдно. Тэгэхээр үндэслэлгүй гэдэг чинь айгүй нааштай цааштай л да. Яг энэ үндэслэлгүй гэдгийг хэн тодорхойлох юм? Хууль дээр үндэслэлгүй гэхээр миний хувьд үндэслэлтэй байгаад байтал нөгөө хүний хувьд бизнесийн хувьд үндэслэлгүй гэж болно. Энэ хуулийн маргаан дагуулах биш үү? Үндэслэлгүй гэхээр. За тэгээ эн чинь бас жоохон цаашлуулах юм бол эн чинь бас хүний нөгөө үг хэлэх эрхчлөө, хэвлэлийн эрхчлөө. Тэгээ одоо жишээлбэл би одоо оюутлогоо дээр юм ярихаар бизнесийн нэр хүндэд талдсан гэдэг энэ хуулийн одоо 4.2-ыг зөрчсөн болж надад харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр нэлээд тодорхой хариулт авмаар байна. За хоёрдугаарт бас нэлээд болон баг эн чинь 100 орчим дагалдсан хуульд өөрчлөлт оруулж ирж байгаа юм байна те. За тэднийг яг үнэхээр бүгдийг ингээд харж лана. Гэтэ уншиж арай дуусаагүй байна. Ашиг налтмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас нэг асуулт байна. За энэ дээр 4.2 дугаар зүйлийн 25.7, 25.8 дээр одоо манай нөгөө сонгон шалгаруулалт, лицензийн сонгон шалгаруулалт маань оноожуулалтаар явагддаг. За тэгээд энэ дээр нийлбэр оноогоор 2-т орсон оролцогчид шууд нөгөө эхнийх нь одоо хүчингүй болох юм бол шууд 2-т руугаа очно гэсэн энэ зохицуултыг хуулиар оруулж ирж байгаа юм байна. Энийг бол бид нэр журмаа өөрчилж явахдаа энийг бөө юм болж иж энийг алга болгосон юм л та. Яг тэгэхээр яг энэ хайгуулын сонгон шалгаруулалт дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр нэгдүгээрт нэгэд маш өндөр үр дүн тавиад худлаа орж ирчээд за тэрийгээ татаж аваад хоёрдугаарт нь ингээд маш хямдхнаар ингээд авдаг. Ийм одоо нэгсэндээ харилцан тоглолт яваадсан юм. Тэгэхээр энийг бол одоо уянгаад дэдсээд бид нар байж байхдаа энийг янзалсан. Энд гэсэн чинь хууль болоод орж энийг нэмэлт тайлбар авмаар байна. За дараагийнх дээр нь нэмэлт цаг дарга авчи. За хөрөнгө оруулалтын тухай хууль дээр бас нэмэлт өөрчлөлтүүд орж ирж байна. За бас шадар сайдын презентац дээр ирэн гарч ил та. За гадаадын хөрөнгө оруулалтын дээр тогтворжуулалтын гэрчилгээ Монгол улс бол олгодог байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16-гийн 2 дээр хөрөнгө оруулалтын хэмжээ болон тогтворжуулалтын хугацааг нь бол 15 байсныг 20 болгож байгаа юм байна те. За тэгээд энэ нь уул уурхаад хамаарах хэсэг нь үү эсвэл уул уурхаад хамаарахгүй гэж хоёр байгаа шүү дээ одоогийн хөрөнгө оруулалтын тухай. Энэ дээр аль дээр хамаарж байгаа нь одоо шинээр орж ирж байгаа юм болоо. Авах уу? За ажлын хэсгийн 5 номерын микрофон. Энэхүү ирсэн. За хөрөнгө оруулалтын хууль 16-гийн 2 өөрчлөлт. Монгол улсын нутаг дэвсгэр 5-аас доошгүй жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ нутаг дэвсгэрээс хамаарч дор дурцсан хугацаагаар докторжуулах гэрчлэг олгоно гэж. За энд бол салбар хамаарахгүй. Бүхий салбарыг хамарч байгаа. Өмнө нь бол салбараа ангилдаг байсан. Одоо бол бүх салбарт хөрөнгө оруулах. Улаанбаатар хот 20-с 50 тэрбум, 50 тэрбумаас 100 тэрбум ингээд гисэн мэтээр ингээд бусад гээд 100-аас 50, 50-аас 100 тэрбум гээд энэ чинь 10 жил, 15 жил гээд юм 20 жил гээд 100 тэрбумаас дээшээ бол 20 жил гээд хугацаануудад заасан. Тэгэхээр бүхэл бизнест одоо бид нар ялгарлалтай хандахгүй. За та бизнесийн нэр хүндтэй холбоотой асуудал байна. Ялангуяа төр өөрөө бизнесийн нэр хүндэд халдах асуудал. Нэлээн гомдлууд ирсэн. Тэр хууль дээр 4-р зүйл нь өөрөө төрийн бодлого үйл ажиллагаанд хориглох зүйл гэж байгаа. Тэгэхээр төр бодлого үйл ажиллагаанд аливаа бизнесийн нэр хүндэд халдаж үндэслэлгүйгээр мэдээлэл гаргаж түгээх хориглоно гэж байна. Ингээд төр ингээд санаачлагаараа нэр хүнд талдаад ингээд юм явцдаг. Нөгөө аж ахуйн нэгж тайлбарлаж чаддаг. Тэрний хөөцөлцөр байтал нөгөө аль хэдийн нөгөө хохирол зах зээл гээд олон юм нөлөөлөл, хувьцаа үн цаас гээд олон юм нөлөөлөл гарчдаг. Тэгэхээр ямар ч нөхцөл төр бизнесийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж төрийн бодлого үйл ажиллагаанд хориглоно. Нэр хүнд талдах. Тэр бас агуулга байгаа шүү. За тэнгис дараагийнх нь юу гараад л. Гараа өргөө. За ажлын хэсгийн хэд номер вэ? 2. 2 номерын микрофон нэй.
Нэг номерын микрофон яач. Хоёр биш, нэг. За ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтыг бол засгийн газар дээр яг хариуцсан яамныхын саналын дагуу боловсруулалтыг хийж оруулж ирсэн. За ашигт малтмалын тухай хуулийн 25.7 дээр нэмэлт өөрчлөлттэй энэ хуулийн 25.5 заасан нөхцөл үүссэн тохиолдолд нийлбэр оноогоор хоёрт орсон оролцогч тусгай зөвшөөрлийг олгох гэж заасан байна. Тэгэхээр нөгөө ашигт малтмалын тухай хуулийнхаа 25.5 дээр ямар зохицуулалт байна гэхээр энэ хуулийн 25.3, 25.4 заасны дагуу төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага мэдээллийг хүчингү олгож энэ тухай бичгээр эсвэл энэ хуулийн 10.17-ны заасан цахим хэлбэрийн ажлын 2 өдөрт мэдэгдэх гэж байна. Тэгэхээр нөгөө эхний оролцогч маань оролцох боломжгүй нөхцөл байдалд орчлоор хоёр дахь оролцогчийг сонгож оруулж ирж байгаа л зохицуулалт байна. За Батнайрамд гишүүн нэмэлт асуулт. За харин тэгэхээр нөгөө ашиг дээр яг асуудал нь яг наач юм байсан байхгүй. Эхний оролцогч нэгсэндээ хуурамчаар хамгийн өндөр дүн өгчөөд тэгээд хэрэгээр төлбөрөө төлөхгүй гарангууд хоёр дахь нь автоматар авдаг. Нэгсэндээ 1 2 хоёлоо нэг хүн байсан байхгүй. Ийм тохиолдол олон гарсан учраас энийг бид нэр хоригдсан юм аа. Тэгэхээр энийг бол маш нухацтай бид нэр дахиж авч үзэх ёстой. За нэгдүгээрт за хоёрдугаарт хөрөнгө оруулалтын юу хамаарахгүйгээр уул нь хуулийн дээр бол бид нар чинь уул уурхайн салбар, уул уурхайн бус гэж явж байсан тий. Тэгээ одоо ингээд нэгтгээд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасаад ороод ирсэн байна л да. Уул уурхайн салбар дээр бол 500-аас дээш бол 15 жилээр доктордуулсан одоо 20 болж байгаа юм байна. Бид нэр бизнесийн эрхчлөө цаашаага илүү сайжраа явахдаа ер нь олон улсын жишг рүү л ойртох хэрэгтэй. Тэрнээс бид нэр шинэ юм огт эндээс гаргах гэж баг байхгүй. Олон улсын жишг рүү бид нэр ойртох тусмаа бизнесийн эрхчлөө ингээд одоо дүрм журмаараа улам сайжрах хэрэгтэй. Дараа нь нэмэлт минут авч чаддаг хөрөхгүй. Тэгэхээр олон улсын 1 минут нэмж өгье. За тэгэхээр олон улсын зарчим 1990-с 2000 оны хавцаа ер нь хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахын тулд тогтворжуулалтын гэрчилгээ юм уу хугацаагаар олгодог байя гэдэг энэ тухайн үед явж байсан. Уул уурхай том дэд бүтцийн слүүдээр. Энээс хойш та нар OECD-гийн 2026 оны хөрөнгө оруулалтын одоо гайдлайныг харах юм бол эн чинь өөрчлөгдөж байгаа байхгүй. Эн чинь эсэргээрээ айгүй олон сул талууд ялангуяа хөгжиж буй орнуудаар үн өсгөд гарч ээжээ. Тэгэхээр энэ тогтворжуулалтын хугацааг эсэргээрээ улам наашлаад байгаа юм л та. Та нар одоо олон улсын жишгийг аваад үзэх юм бол Латин Америк 10-аас 11 жил байна. Африк 10-аас 12 жил, Төв Аз 10 жил, Зүүн Өмнөд Аз 8-аас 12 жил болсон. Тэгэхээр бид нар олон улсын жишгтэр энэ дэр эсэргээрээ яваад байна л да. Бид нэр 20 болгоснороо хөрөнгө оруулалт татна гэдэг бол ер нь бол нэг тийм ач холбогдолтой биш. Тэрний оронд улс төрийн тогтвортой байдлаа бид нэр илүү чухалчлах нь чухал байхгүй юу. Тэгэхээр энэ дэр олон улсын жишгийг та нар харсан уу? Ямар байсан бэ гэж асуусан. За ажлын хэсэг гар өргөрөө. 4 номерын микрофон ажлын хэсэг өөрийгөө танилцуулаад. Эдийн засаг хөгжлийн яам төгөлтөр тогтворжуулах гэрчлэгээний юун дээр болохоор тогтворжуулах гэрчлэгээний яг үндсэн яг өнөөдрийн байдлаар нийт 17 тогтворжуулах гэрчлэгээ олгогдсон байгаа. Хүчинтэй байгаа 5 гэрчлэгээ байгаа. Энэ 5 хүлээгдэж байгаа нэг 12 3 гэрчлэгээнүүд байгаа. Яг энэ тогтворжуулах гэрчлэгээний гол юу маань болохоор өмнө хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа гэдэг ийм хугацаа байсан. Энэ хугацаагаараа хөрөнгө оруулалтаа оруулах, тэгээд эргээд тэр хөрөнгө оруулалтынхаа хийсэн хугацаагаараа тэр хөрөнгө оруулалтаа нотлох гэсэн ийм юун процедурууд байдаг байсан. Энэ процедуруудаа энгийн болгоод яг бүс нутаг гэж бас ялгсан байсныг баруун бүс, зүүн бүс, төвийн бүс гэсэн байсан. Эднийг бүгдийг энгийн болгоод Улаанбаатар ба бусад гэдгээр ингэж оруулж ирсэн. Бусад орны туршлагуудыг бид нэр Казахстан, Вьетнам гэсэн улсуудын хөрөнгө оруулалтын тухай хуулиудаар юу нэг туршлага. За нэмэлт 7 номерын микрофон. 1 минут нээ. Товчхон хариулъя. За сайн мэдсэн шатар сайдын зөвлөгч ахлан төгс байна. Батнайрамд гишүүний асуултанд хариулахад ер нь бол олон улсын жишгээр бид нар яг Монгол улстай ингээд хөрөнгө оруулалт татах нөхцөл байдал нэлээд дордсон юм байгаа үед бусад улсуудтай одоо
татварын болон татварын бус одоо урамшууллаараа ингэж өрсөлдөж байгаа. Тэгээ энэ нөхцөлд бол бидний хувьд яг төсвийн байдлаас хамаараад татварын урамшууллуудыг бол өгөх ер нь боломж маш бага байгаа. Тийм учраас докторжуулалтын гэрчлэгэн дээрээ аль болохоор одоо хугацааг нэмж бусад салбаруудаа оруулж ирж ер нь бүхий салбаруудаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж тэр чинээгээрээ эдийн засагт өр нөлөөгөө бас үзүүлнэ гэж ингэж үзэж энэ дээр ийм өөрчлөлтийг хийсэн байгаа. Бусад улсуудын жишгтэй ерөнхийдөө яг өрсөлдөхүйц байх хугацаар яг энэ саналаа оруулж ирж байгаа шүү. За баярлалаа. За номжим гишүүний микрофон. Номжим гишүүн.